За сэтгүүлчдийн энэ өглөөний энэ өдрийн амар амгаланг айлтгаж байна. За Улсын их хурлын арчсан намын бүлэг 5 сарын 23-ны өдрийн бүлгийн ээлжид хоролдооноо дөнгөж сая хийж дуусглаа. За ингээ хоролдооныхаа талаар товч мэдээллийг та бүхэнд хүргье. За өнөөдөр бид бүхэн хэлцгээр төлөвлөсөн асуудлуудаа 4 асуудлаа бүгдээрнгийн хэлэлцэж дуусглаа. За эхний асуудал бол та бүхэн санаж байгаа бах. Энэ оны төсвийн тухай хуулийн дээр бид бүхэн сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах чиглэлээр 24 тэрбум төгрөгийн хөрөнгө мөнгийг бол тусгасан байсныг та бүхэн санаж байгаа бах. Энэ нөгөө саналын хуудсыг одоо автоматар мэдээллийн технологийн энэ сүүлийн үеийн дэвшлиг ашиглаж автоматар тоолох сонгуулийн булгаалын өөр бодлооныг арилгах зорилгоор Улсын хурлаас мөнгө төсөвлөсөн байгаа. За энэ ажлын хэрэгжилтийн явц ямар байгаа талаар сонгуулийн ерөнхий хорооны дарга Лувсанжав, за нарийн бичгийн дарга Содон Цэрэн нарын мэдээллийг бүлэг өнөөдөр авч сонслоо. За ингээд мэдээллийн дагуу бүлгийн гишүүд сонирхсан асуултаа асууж саналаа хэлсэн. За ерөнхий санал бол хуулийн одоо хэрэгжих хугацаа бага үлдэж байна. Одоо эх оны сонгуул хүртэл яг 1 жил гарын хугацаа байна. За энэ хугацаанд амжиж сонгуулийг одоо шударга явуулах, булгаалаа өргөө явуулах, энэ саналын хуудсыг автоматжуулсан байдлаар тоолох, энэ ажлуудаа зохион байгуулах асуудлыгаа одоо маш хурдан шуурхайлж өөрсдөө шалтгааллах, зохион байгуулалтын бүхий л одоо арга хэмжээг авч ажиллаа гэдэг энэ чиглэлийг сонгуулийн ерөнхий хорооны удирдлагад өглөө. За бас их хурл өөрсдийнхөө зүгээс сонгуулийг автоматжуулах талаар эрх зүйн орчинг бүрдүүлэх, за сонгуулийн одоо ярьж байгаа шинэ хуулиндаа энэ чиглэлийн зүйл заалтуудыг тусгах, за эсвэл сонгуулийн ерөнхий хорооноос санал болгоод байгаа. Энэ сонгуулийг автоматжуулах талаар шинээр батлах энэ хуулийн төсөл дээр бол бас идэвхтэй ажиллах. За хамгийн гол нь сонгуулийн тогтолцоотой бас их холбоотой гэдэг зүйлийг сонгуулийн ерөнхий хорооны удирдлага ярьж байна. За энэний дагуу бас энэ автоматжуулах машинуудаа бэлдэх учраас их хурл өнөөдөр сонгуулийн тогтолцоогоо эцэслэн шийдвэрлэх энэ чиглэлээр бас идэвхтэй ажиллах шаардлага байна гэдгийг бас хаанаа ярилцаж ойлголоо. Ингээ үлдэж байгаа хугацаанд идэвхтэй ажиллахыг сонгуулийн ерөнхий хороонд чиглэл болгосон болно. За хоёрдугаар асуудал бол тогтоолын хавсгалт нэмэлт оруулах тухай Улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэн. За энэ тогтоолын дагуу одоо гамшиг тохиолдсон тохиолдолд Монгол улсын хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүнүүдийг нөөцлөх тухай асуудал их байдаг. За энэ дагуу 2008 онд Улсын их хурл 30 дугаар тогтоолоороо баталсан. За энэ тогтоолд өнөөдөр бол нэмэлт өөрчлөлт оруулаад дээрээс нь бол энэ стратегийн нөөцөд авах бараа бүтээгдэхүүнүүд дотор цэвэр усыг, за дараа нь цусан бүтээгдэхүүнийг нөөцлөх асуудлыг бол ярьж хэлэлцлээ. За энэ дагуу ерөнхийдөө бол 100 мянган хүнд 1 сарын хугацаанд одоо хөрөлцөөс хэмжээний энэ нөөц бэлдүүлэх энэ чиглэл. За энэний дагуу 2011 оны төсвийн тодтгол дээр шаардлагатай хөрөнгийг суулгах гэсэн ийм шийдвэрүүдийг оруулсан байна. За энэ тогтоолын төслийг арчсан намын бүлэг хэлэлцээд зарчмын хувьд дэмжих зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ. За 3 дугаар асуудал бол гол мөрний урсаж бүрэлдэх их усны сан бүхий газрын хамгаалтын бүс эдэргээр одоо ингээ бид нэр урт нэртэй хууль гэж хэлээд хэвссэн. За энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлээр нэр бүхий Улсын хурлын гишүүд хуулийн төсөл өргөн санаачилсан байгаа. За энэ хуулийн төслийн концепцтэй танилцаад арчсан намын бүлгээс 6 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаад, за энэ ажлын хэсэг хууль санаачлагчтай мөн ардын намын бүлэгтэй бас энэ хуулийн чиглэлээр нэлээд хамтарч ажиллаад тодруулах ёстой энэ асуудлуудыг тодруулаад эргэж бүлгээр хилцгээр одоо оруулж ирээ гэдэг ингээд төр хойшлуулж байна. Тэгээд дараа нь бол энэ ажлын хэсэг ажилласны дараа энэ асуудлыг бүлэг эргэж авч хилцэх нэ. За 4-р асуудал бол Улсын хурлын даргын зөвлөлийн өнгөрсөн бас 7 хоногийн хуралдаанаас өнөөдөр бас 2 бүлгүүд дээр завсарлага авсан байгаа. Энэ асуудлуудаар ажлын хэсэг бүлгийнхаа хэмжээнд бас ярьж ганц нэг боломжийн асуудлуудаа бас урагшлуулах юм чиглэл өгсөн байгаа. За ингээд манай бүлэгтэй холбоотой 2 чуулгын төсөл, за тухайлбал
хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай хуулийн төсөл, мөн тагнуулын байгууллагын тухай хуулийн төслүүдийг бид бүхэн бас ажлын хэсгийнхаа мэдээллийг сонсоод за холбогдох байнгын орон руу шилжүүлээ. Тэгээ олон цөөхөн зарчмаар тухайн одоо маргаантай асуудлуудаа шийдээд явъя. Ажлын хэсгийнхаа санал дээр үндэслээд явъя гэсэн ийм зарчмын шийдвэрүүдийг бүлэг өнөөдөр гаргалаа. Ингээд эдгээр хуулиудын төслийг одоо энэ 7 хоног Улсын их хурл, байнгын орон, шуурлын нэгдсэн хурлаанаар хилцээд явах ийм дүр зураг харагдж байна гэж ингэж хэлж байна.